Яах гэж халуун цуулаад байгаа тэр юм бэ чи? Тэр айлын хүүхдийн уцыг яасан чи? Яасан чи? Үнэн хэлэхгүй нарсаач. Ээж, би зүгээр тэр гар утсан дээрээс нь тоглоом ил тоглож байсан шүү дээ. Би тэр худлаа яриад чи. Хаас бүрний хулгайч царичаад би чамайг зүгээр үнэрлээл мэдэн шүү. Чи тэр гар утсыг яасан? Дамлаа заргаж байсан мэт чи. Би чам байн гэлдэг. Баригдсан бол чиний буруу. Баригдааг бол үргэлж чиний зүг гэж. Харчаагүй царичаад яаж явж байгаа баригдсан? Кармалцсан явжсэн чи карма цорхоо гэж таарад. Тэгээ карманаас доош унцсан цорхоогоор. Оо заяагүй гэж кармаг нь хойж өгдөг байж л дээ. Одоо тэгээ яах юм бэ? Сайн байна уу? Та сайхан нэг ээж үү? Оо сайн байна багш. Тийм мөн. Та юу өснө сонссноо? Тий, сонслоо. Уул нь хүү маань ингэсэн юм байна. Найзынхаа уцаар нэг төр тоглолч игээд гуугаад авсан юм байна штэ. Тэгээ найз нь ч найз нь уцаараа тоглолцохгүй. Миний өвчин бүр уцыг нь хулгаас энэ гэж гүтгээд бүр нэг сэжгийн тэр бодол тэр эцэг их нь хүнийг зүг зүгээр ахтан гүтгээд ээжийг зааж өгөөз. За та тайвшир. Одоохондоо эцэг ихээс нь гомдол ирээгүй байгаа. Шүү дээ. Би тэр дуулан хийвч. За байж байгаарай. Сургуулийн зүгээс сайхнаад ухаарлын 7 хоног өгсөн. Тэр нь юу юм? Хийсэн буруу зүйлээ ухаарангаа 7 хоногийн турш оройн цагаар нэмэлт давталгаан суулгах шийдвэр сургуулийн зүгээс гаргасан. Миний хүү таарж байгаарай. Багшаа. Заавал оройн давталгаан суулгах хэрэг байна уу та? Энэ хэргийг хэдүүлээд дундаа хийгээ чимээгүй хөнгөрчихвөл хин хиндэ хэрэгтэй юм да тийм ээ багшаа? Энэ юу юм? Та энийгээ буцаагаад ав. Энд чи авилгалын нэг хэлбэр. Ачаалтаа багшаа. Гэхдээ би энийг чи яасан ч авахгүй. Та харин хүүхдээ ээжүүд ийм үйл гаргахаас ичгэр хэрэгтэй. Сайхна орой 7 цагаас заавал давталгаанд ирээрэй. Авчаалтаа багшаа. Хийж таны надаас мөнгө авсан гэж мэдгүй штэ багшаа. Шуналтай юм чи баг өнөгийг голчлоо л доо. За яах. Өөр арга хац байдгийн штэ. Энийг нэг уцын мулгаас хүүхдээ аваад өгчих. Тэгж яах юм? Юу яах юм гэж. Би өөрөө сайхнаад гар утсаа өгсөн юмаа гэд өөрийнх нь амар хэлүүлчих. Тэгэхээр багч яаж чадахгүй мэдв. Гэхдээ баригдвал яах юм? Баригдахгүй л байхад болно шүү дээ. Ээж би тэгээ авилга өгөх юм уу? Үгүй. Чи давтлаханд сумарг байгаа үсттэй. Аав ээжтэйгээ гадаад явж аялбаар байгаа үсттэй. Тэгвэл надад авилгаа өгөх л болж тээ. Дэж. Хүүхэд бол бидний тал. Бид хүүхдүүдэд ийм үлгэр дуурал үзүүлж болох уу? Дахиад ихнээс нь эхлэе. Ээж би зүгээр гар утсан дээр нөөсөн тоглоомоор тоглох гал авсан юм аа. Миний хүү хэрэг үнэхээр л тогломоор байсан бол найзаа уцаар нь тоглож болох уу гэд асуух хэрэгтэй. Тэгээд найд нь шүрөөд өөрөө чанд уцаа өгсөн цагт л тоглож болно. Ойлгосноо? Ойлголоо ээж. Чиний эмийг хүн дураар авчвал чанд муухай мэдрэмж төрнө үсттэй. Тэнтэй ч яг адилхан. Чи өөрөө мэдрэхийг хүсгүй байгаа муухай мэдрэмжээ бусдад ч гэсэн мэдрүүлэх байх хэрэгтэй. За ээж. Сайн байна уу та? Сайн байна. Юу болсныг хүүгээсээ сонссон мэт. Харин сая сонслоо. Бид хоёр яг ярилцаад байжлаа багшаа. Сургуулийн зүгээс сайхнаа 7 хоногийн турш оройн цагаар давтлага хийхээр шийдвэр гаргасан. Ойлголоо багшаа. Бид хоёр ч гэсэн энэ хугацаанд хийсэн зүйлийн талаар маш сайн ярилцъя гэж бодож байна. Сайн байна. Сайхнаа, найзаасаа уучлалт гуйсан уу? Гуугаагүй. Заавал гуйх хэрэгтэй шүү. Буруугаа хүлээнэ гэдэг хамгийн мундаг зоригтой хүүхдээ идэх зүйл. За сайхнаа орой давталган дээр уулзъя. Ээж, та яагаад багшаас намайг оройн давталган битээ суулгаж гэж гуугаагүй юм бэ? Та гуйсан мэл зөвшөөрөх л байсан шүү дээ. Бүх юм шудраг байх хэвээр миний хүү. Буруу юм хийсэн бол үр дүнгийн заавал хүлээж авах хэвээр. Хинч хүлээж авахгүй байхад би яагаад ганцаар хүлээж авах хэвээр? Бүгдээрээ л хүлээж авдаг шүү дээ. Бүгдээрээ шудраг биш шүү дээ. Өөрчлөлтийг өөрөөс эхлэх хэрэгтэй миний хүү. Чи шудраг байвал эргэн тойрны чи бүх хүмүүс шудраг болж эхэлнэ. Эргэн тойрон харахгүй байлаа гэд гэрэл гарахгүй суугаад ил утгагүй үсттэй. Баг багаарч гисэн гэрэлтүүлэх хэрэгтэй. Авилгагүй нэгийн бүтээхийн тулд бид өөрөөсөө эргэн тойрноос эхлэх хэрэгтэй. Та санал нэг байна уу? Тэгвэл шеэр хийгээд.